Аливаа улс төрийн хүчний хамгийн чухал зүйл бол анхны шатны байгууллагуудаа хэрхэн бэхжүүлсэн үзүүлэлт байдаг. Игэл жирийн гишүүд дэмжигчид нь намынхаа төлөө бат суурьтай зогсож чадсан эсхээс тухайн намын ирээдүй тодорхойлогддог гэж хэлэхэд болно. Нэгэн цагт Монгол Ардын өсгөлт нам буюу одоогийн Монгол Ардын нам, Арчилсан нам гэсэн хоёр томоохон улс төрийн хүчинд иргэд олон нийт хуваагддаг байсан. Бусад намуудын хувьд улс төрд суудал авдагч нийт массыг хамарч чаддаггүй. Гэтэл Монгол Ардын хөсгөлт нам нэрээ Монгол Ардын нам болгон өөрчилснөөс хойш энх хоёр дарга өөрийн ойр дотны хүмүүсээ дагуулan хуучин нэрээ сэргээснээр Монголын улс төрд 3 дахь томоохон хүчин гарч ирсэн. Тус нам өнөөдрийн байдлаар албан бусдоогоор 80,000 орчим гишүүд дэмжигчтэй гэсэн судалгаа бий. Аливаа улс төрийн хүчний оршин тогтнох гол баталгаа бол анхны шатны байгууллагуудаа чанартай чадвартай бүрдүүлэх явдал юм. Тэр ч утгаараа Монгол Ардын хөсгөлт намынхан намын анхны шатны байгууллагуудынхаа чуулга уулзалтыг бүсчлэн зохион байгуулж байна. Энэ удаад Баянгол дүүргийн намын анхны шатны гишүүд дэмжигчид дэвтгтэн сонголтнуудынхаа дунд чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү хурлаар намын анхны шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч эрх сонгуульд ямар тактикаар оролцох зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Мөн 2012 оны сонгуульд шударга ёсны 5 хувьслыг хийнэ гэсэн амлалт хэрхэн хэрэгжиж байгаа зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна. 16 оны сонгуульд Монгол Ардын хувьсгалт нам ямар арга хэлбэрээр яаж оролцох вэ? Тэр зорилгоо тодорхой болгох, үйл ажиллагаагаа нэгтгэх, тийм ээ. Ийм л одоо гол зорилготой байна. Нөгөө талаас өнгөрсөн хугацаанд 12 оны сонгуулиас хойш бидний одоо зорж бодож хийж ирсэн ажлын арга барил, түүнд одоо гарсан ололт амжилтууд, алдаа тогтгодлууд тэрүүн дээр тулгуурлаад 16 оныхоо сонгуульд амжилттай оролцох энэ зорилгоо тодорхойлох. Ийм л одоо зорилготой зөвлөгөө. Монгол Ардын өсгөл намын хувьд хурдан хугацаанд зохион байгуулалтад орж хамлахааргүй амжилтанд хүрсэн. Гэвч замын дунд намын даргаыг нь баривчилж улс төрөөс холдуулах ажил хийхээ хажуугаар гишүүд дэмжигчдийг нь хавчин гадуурхах гээд олон саад бэрхшээлийг давж ирсэн. Тэр ч утгаараа анх байгуулагдаж байсан үеийг бодвол намд орж байсан зарим нэг гишүүд дэмжигчид нь салж бутран өөр намыг сонгосон тохиолдол их бий. Мөн намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж анхдагчтай холбоо нэртэй төрийн бус байгууллагыг хүртэл байгуулад амжсан. Харин одоо бол жинхэнэ итгэл үнэмшлэрээ буюу Монгол Ардын хувьсгалт намыг эргэж буцалтгүй сонгосон гишүүд дэмжигчид нь тунан үлдсэн гинэ. Тиймээс одоо байгаа гишүүдэд идэвхжүүлж жинхэнэ үзэл баримтлаа хэрэгжүүлж ажиллах тал дээр анхаарч байгаа хэмээн мэдэгдэж байна. Улс төрийн нам гэхээр л хүн болгон зөвхөн гишүүний тухай асуудлыг ярьдаг. Гишүүдийн тоо гэдэг юм эсвэл гишүүтэй байх уу байхгүй гэдэг асуудал ярьдаг. Монгол Ардын хувьсгалт намын тухайд бол хамгийн нэгдүгээр улс төрийн сонгуульд өөрт санал өгсөн хүмүүс өөрийнхөө гишүүн гэж тооцож үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр зөвхөн дэмжигчдүүдийг манай гишүүд юм аа гэж үздэг. Тэгээд гишүүдээрээ тогтохгүй ерөөсөө сая хэлснээрээ тухайн бүс нутгийнхаа ард иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг тодорхойлоод түүнээс гарах арга замыг олох шийдвэрлэхэд улс төрийн намын гол зорилго орж байгаа гэж учраас энэ бүсийн зорилго маань бүсийн зөвлөгөөнүүдийн зорилго бол өндөрч. Ямар ч тач сонгуулийн өмнөгчд гэдэг утгаараа Монголын улс төрийн амьдрал идэвхжих хандлагатай байна. Тэр дундаа улс төрийн намууд анхны шатны байгууллагуудынхаа үйл ажиллагаанд илүүтэй анхаарал хандуулж байгаа нь харагдаж байгаамаа. Гэвч өнгөрсөн хугацаанд хэн юу хийсэн бэ гэдгийг ард түмэн харж байгаа учраас эрэг сонгуульд шудраг дүн тавих хэрэг нь зөвхөн ард түмэнд бий гэдэг нь ойлгомжтой юм. НБС Эрдэнэт